Хамгийн анх хэлмэгдүүлэн цаазалсан Дансран бэлгийн догсмын харамсалтай түүх. 1921 оны 7 дугаар сараас дотоод яаманд алба хашиж байсан Дансран бэлгийн догсмыг засгийн газрын шийдвэрээр зөвлөлт Орос улстай хийх найрамдлын хэлэлцээрт оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулан томилсон боловч бие өвчтөй хэмээн уг албанд явуулгүй арга саам хэрэглэн үлдсэн нь Сажил амын хэрэгт холбогдуулан мөрдөн байцаахад илэрсэн нь тэр байжээ. Улс төрийн хилс хэрэгт мөрдөгдөн эрүү шүүлт амсан зүдэрч байсан догсом амьд мэнд үлдэхийн тулд нэгэн хүний цөвлснөөр хамрын тамхи уун ходоод гидсээ хямруулан шингэн алдаж үхтгийн даваан дээр шоронгоос гарсан гэдэг. Догсом дээр хэрэгт холбогдлгүй болохыг тухайн үед тогтоосноос гадна Сажлам тэргүүтээ төвд нарын холбогдсон ардын засгийг устгахаар завдсан улс төрийн хэрэг зохиомл болох нь эдүгээ тодорч байна. 1921 оны намрын тэрхүү шуугант хэргийн уршгаар эрүү шүүлт хүлээж байсан нь догсмыг анхны долоогоос анх хамгийн эхэнд хэлмэгдсэнийг харуулж байна. Түүний зэрэгцээ журмын нөхдөөсөө хамгийн олон удаа улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдгээрээ Дансран бэлгийн догсмын хувь заяа ихээхэн ээдрээтэй юм. Догсмын дахин хэлмэгдсэн нь зүүнтний нуглааны 1929-өөс 1930 онд холбогдно. Тэр үед үндэсний үзэлтэй түшмэд улс төрчдийг баруунтан феодлын үлдэгдэл гэж хавчин гадуурхаж ажил албан тушаалаас нь халахаас эхлүүлэн цаазлан хороох зэргээр хэлмэгдүүлж байлаа. Догсом мөн энэ давлгаанд дайруулсан бөгөөд 1929 онд явагдсан Монгол Ардын хувьсгалт намын 2 дугаар шалгалтаар түүнийг хуучин түшмэл ганган хээнцэр этгээд үндэсний үзэлтэй баруунтан хэмээн буруутхан намаас хөөж албан тушаал бууруулан шийтгэл оноожээ. Тэр шийтгэл хилс хилтгий болсон хэмээн үзэж Дансран бэлгийн догсон бол Монгол Ардын хувьсгалт намын гишүүн байх гавьяатай. Намын нэр хүндийг хадгалж явах итгэл найдвартай хүн болох учраас намд нь эргүүлэн авно гэсэн Алтан булгийн хоршооны ажилчдын хүсэлт болон догсмоос намын хянан байцаах төв комист бичсэн өргөдлийг намын хянан байцаах төв комисс 1930 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаараа хэлэлцээд догсом алдаагаа зассан намыг анх байгуулахад оролцож хүчин зүтгэж явсан зэргийг харгалзан Монгол Ардын хувьсгалт намд дахин элсвэлсэн байна. Гэвч 1937 оны 9-р сарын 10-ны шөнийн нийтийг хамарсан баривчилгаагаар хүч төрсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн их шуурга Дансран бэлгийн догсмыг нэгэн мөр хаман одсон юм. Тэр нь 1939 оны наадмын өмнөхөн 7 дугаар сарын 9-ний бям гарагт болжээ. Бүгд найрамдах засаглалтай Монгол улсын парламент улсын баг хурлын даргаар ажиллаж төр толгойлж байсан догсмыг ажил тарсны дараа Богдхан уулын амандах цусланд байсан гэртээ ирээд баяр наадмын бэлтгэл ажилтай танилцахаар яармаг явах гэж байтал ажил гарлаа. Ажил дээр хурдан эргэж маршал Хорлоогийн чой болсон дуудуулжээ. Засгийн газрын байран дах маршлын албан тасалгаанд ороход тэнд байсан Хорлоогийн чой болсон зөвлөлт холбоот улсын элчин төлөөлөгч Иванов дотоод явдлын яамны орлогч сайд Жамбалд орж нар түүнтэй ойр зуур ярилцж байтал дотоод явдлын яамны 2 ажилтан гинтхэн догсмыг барьж тусгайлан бэлтгэсэн машинд шуур хайлан ачуулж бүгд найрамдах Монгол Ард улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан зөвлөлт холбоот улсын улаан армийн 9370 дугаар нэгтгэлийн дэргэдэх тусгай хэлтэст шилжүүлжээ. Тэр өдрийн орой Цуслангийн гэрт нь дотоод явдлын яамны ажилтнууд очиж нэгжлэг хийж эд хогшлыг хураагаад догсмын эхнэр Цэрэн ламыг дагуулan хотын байранд нь ирж мөн нэгжлэг хийж эд хогшлыг хураан авч хураагдсан зүйлсийн бүртгэлийг хувлан үйлдэж бадамжав нарын 3 хүн гарын үсэг зурж 1% эхнэрт нь өгчээ. Тэр өдөр улсын баг хурлын орлогч дарга Лосол мал тариалангийн яамны сайд Пүрвд орж шүүх яамны сайд Данши цаадал нарын зэрэг удирдах албан тушаалтан олон хүнийг
Өнөөх аргаар хорологийн чой болсонгийн албан өрөөнөөс баривчилсан гэдэг. 1939 оны 7 дугаар сарын 11-нд Бүгд найрамдах Монгол Ард улсын үндэсний хувьсгалын 18 жилийн ой ба ардын бүгд найрамдах засгийг байгуулж, үндсэн хуулийг баталсны 15 жилийн ойд зориулсан улсын хийгээд цэрэг ардын их баяр наадмыг анхны долоогийн нэг ерөнхий сайд хорологийн чой болсон Яарамгийн Дэнжид нээж байхад Улаанбаатарын төвд зөвлөлтийн тусгай албаныхан анхны долоогийн нэг Догсмыг эрүүдэн байцааж лувсан шарав догсом нарын бүлгийн хэрэг гэгчээ зохиомжилж байлаа. Оросууд Улаанбаатар дахь байцаалтаа дуусгаад догсом нарыг 1939 оны 7 дугаар сарын 16-нд наадам дуусахтай зэрэгцэн зөвлөлтийн Читад онгоцоор хүргэн хэсэг зуур хорж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаад Москвад шилжүүлжээ. Монгол Оросын хооронд Улаанбаатар Чита Москва гэсэн шугамаар дамжин дэлхийн хамгийн харгас эрүүшүүлтийг туулсан Догсмыг Бүгд найрамдах Монгол Ард улсын оршин буй хувьсгалт байгууллагыг түлхэн унгаж, зөвлөлт холбоот улсаас найрамдалт харилцааг таслаж, Японы ивэл дэх феодал хөрөнгөтний байгууллага тогтоох зорилт бүхий Нармай Монголын тагнуулын хувилдааны байгууллагын идэвхтэй гишүүнээр 1935 оноос ажилласан. Мөн Бүгд найрамдах Монгол Ард улсын оршин буй байгууллагын эсрэг чиглэсэн хувьсгалын эсэргүү орлон сүйтгэх ажиллагааг олон жилийн турш идэвхтэй явуулсан. Бүгд найрамдах Монгол Ард улсын хилийн комиссийн бүрэлдэхүүнд орж 1935 онд Манжуурт байхдаа Японы тагнуул Инокучитэй тагнуулын холбоо тогтоож, Бүгд найрамдах Монгол Ард улс дахь хэрэг явдлын тухай мэдээлэл өгч, Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хувьсгалын байгууллагыг түлхэн унгах хэрэгт тусламж үзүүлэхийг хүсч байсан. Нармай Монголын байгууллагад шинэ гишүүд элсүүлж, хувьсгалын эсэргүү эргэлт хийх бэлтгэл ажилд оролцсон гэж буруутгасан байдаг. Догсмын байцаалтыг 1940 оны 3 дугаар сарын 26-нд дуусгасан боловч дагчийг жил гарan хорж угаад фашист Герман Орос орнд довтлсны дараахан 1941 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зөвлөлт холбоот улсын дээд шүүхийн цэргийн коллегиэс Дансран бэлгийн Догсмын хэргийг хянан шийдвэрлэж, зөвлөлтийн эрүүгийн хуулийн 58-ийн 1-ийн А, 58-ийн 11-р зүйлд заасан эх орноос урвах гэмт хэрэг үйлдсэн гэж буудан алах ялыг давж заалдах эрхгүйгээр оноожээ. Ялыг 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москвагийн оролцоох Бутова суурингийн орчимд гүйцэтгэж, Догсмыг Монголын бусад улс төрчид амар, лосол, лувсан шарав нарын хамт цаазалсан байна. Дэнхүү анхны долоогийн нэг бодог 1922 оны улсын баяраар баривчлснаас эхлэн Монголын төрийн тэргүүнүүдийг улсын баяр наадмаар барьж Москвад цаазалдаг тохуурхал анхны долоогийн Догсом, лосол нарыг 1939 оны наадмаар Улаанбаатарт баривчлан 1941 оны наадмаар ерөнхий сайд Амартай цуг Москвад үгүй хийснээр үргэлжилсэн билээ. Зөвлөлт холбоот улсын хуулийн байгууллагаас Догсомд ногдуулсан 1941 оны шийтгэх тогтоол хууль бус байсныг хожим зөвлөлт холбоот улсын ерөнхий прокурорын газраас шалган тогтоосныг үндэслэн Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажил эрхлэх комиссийн 1962 оны 78 дугаар тогтоолоор түүнийг цагаатгажээ. Гэвч 1921, 1929 онуудад Дансран бэлгийн Догсмыг улс төрийн талаар хэлэмгдүүлсэнийг эдүгээ хүртэл хянан нэгтлаагүй, нэр төрийн бүр мөсөн сэргээн цагаатгаагүй байна. Эксруулж хорой төөцөг эмээн. Уншсан Эрхэнбаярын Баддорж.